Орхон аймгийн 2025 оны онцлог 10 ажил. Орон нутгийн төсвийг 5.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар даваад дэд станцыг барьж ашиглалтанд орууллаа. Ингэснээр гэр хорооллын айл өрх аж ахуйн нэгжүүдийн цахилгаан эрчимгүй сайжрах бөгөөд гэр хороолол дахин төлөвлөлтөөр хэрэгжих 3600 айлын орон сууц, 1200 айлын сургууль, 900 хүүхдийн цэцэрлэг, 500 хүний суудалтай үзүүрийн газруудыг цахилгаан хангамжаар хангах боломж бүрдэж байна. Хавдрын онцлогоо эмчилгээний анхны дэд төвийг Орхон аймагт нийлээ. Эрдэнэт медикал эмнэлгийг хавдар судлалын үндэсний төвийн харьяа хавдрын онцлогоо эмчилгээний дэд төв болгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр хойд бүсийн Орхон, Булган, Хөвсгөл аймгийн иргэд орон нутагта хавдрын эмчилгээг цогцоор авах боломж бүрдэж байна. Орхон аймгийн 23 оюутан бүгд найрамдах Солонгос улсын Сүнчон их сургуульд хэлний бэлтгэлд тэтгэлгээр суралцж байна. Хэлний бэлтгэлийн 1-р улирлын төлбөрийг орон нутаг хариуцах бөгөөд энэ хугацааны оюутны дотор байр өдрийн 3 хоолны зардлыг Сүнчон үндэсний их сургууль хариуцж байгаа нь гадаад улсад боловсрол эзэмших хүсэл тэмүүлэлтэй байсан хүүхэд залууст эдийн засгийн хувьд бодит дэмжлэг болсон арга хэмжээ болсон юм а. Цаашид оюутнууд орон нутагт эрэлттэй 30 мэргэжлээс сонгож суралцсана. 32 байршилд 12.7 км инженерийн шугамсгалжээ шинчиллээ. Орон нутгийн төсвийн 28.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 32 байршилд 12.7 км инженерийн шугамсгалжээг хотын төвийн хэмжээнд шинжилэн сайжрууллаа. Хамгийн өндөр эрсдэлтэй дулааны 5.8 км, цэвэр усны 6.3 км, ариутгах татваргын 500 м шугам шинжилв. Хөрөнгө оруулалтын ажлын үр дүнд орон сууцны хорооллын 5824 айл өрхийн инженерийн шугамсгалжээний нэвтрүүлэх чадвар сайжрлаа. Хотын төвийн гэрэлтүүлгээ шинжилээ. 7 байршилд орон нутгийн онцлогийг шингээсэн 2 төрлийн 380 гаруй гэрэлтүүлгийг суйрлууллаа. Авто зам дагуу 275, явган үний зам дагуух 105 ширхэг гэрэлтүүлгийг шинжилсэн нь энэ оны онцлог хөрөнгө оруулалтын ажил байлаа. Хотын гэрэлтүүлэг шинжиллийн үр дүнд орчны аюулгүй байдал хангагдаж, хөдөлгөөнд эерэг нөлөө үзүүлж байна. Иргэжил гэрэлтүүлэг шинжлэх ажил үргэлжилнэ. 2025 онд Орхон аймгийн баг тамирчид улс бүс төв дэлхийн тэмцээнд амжилттай оролцож 378 медаль хүртлээ. 117 алт, 97 мөнгө, 164 медалийг хүртсэн амжилт үзүүлжээ. Аймгийн засаг даргын мөнгөнд дэмжлэг үзүүлэх захирамжийн дагуу төв дэлхийн олон улсын авраг шалгаруулах спортын 32 төрлийн 43 удаагийн тэмцээнд 318 тамирчин тасгалжуулагчдад нийт 319.8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Сургууль цэцэрлэгийн их засварт 22.9 тэрбум төгрөг зарцууллаа. 50 орчим жилийн насжилттай сургууль цэцэрлэгийн хичээлийн байруудад сантехник, дээвэр, хан, хаяавч, цонхны засвар хийж бүрэн шинчиллээ. Төрийн хэмжээний бүх сургууль цэцэрлэгүүдэд тулгамдаад байсан дулаан алдагдал, цаан техникийн шугамын илэгдэл, эвдрэл гэмтэл, дээврийн тусаал зэрэг хүндрэлтэй асуудлууд шийдэгдэж, багш сурагчдын сурч ажиллах орчин нөхцөл сайжрлаа. Орхон аймаг хөгжлийн дараагийн үзэл баримтлалаа зарлав. Орхон аймаг хөгжлийн дараагийн үзэл баримтлалаа тодорхойлон хүний хөгжил, эдийн засаг, байгаль орчныг харилцан хамааралтай тэнцвэртэй хөгжүүлэхээр зорж буугаа хойд бүс 2025 эдийн засгийн форумын үеэр зарлалаа. 12 жилийн хөгжлийн нэг үе хэмээн төлөвлөж 2036 он хүртэл бүтээлж, ухаалаг, тогтвортой байх үзэл баримтлалыг дэвшүүлсэн. 3 үе шаттай хэрэгжүүлэх хөгжлийн үзэл баримтлалын эхний үе шат 2025-аас 2028 он хүртэл хэрэгжинэ. Орхон аймаг орон нутгийн онцлог тохируулсан хүн амын бүлгүүд нийгмийн салбарын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлууллаа. Тус төсөл нь хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, залуучууд, ахмад насны хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хүн амын бүлгүүдийн хөгжлийг хангах, мөн боловсрол, эрүүл мэнд, спорт, соёл урлаг, хөдөлмөрийн нийгмийн хамгаалал зэрэг нийгмийн салбарын хүний нөөцийг чадваржуулж хөгжүүлэх зорилготой юм а. Орхон аймаг 50 жилийн ойн хүрээнд 50 бяцхан зүрхийг хэмжүүлэхээр Бундан зүрх төрийн бас байгууллагатай хамтран ажиллах санамж байгуулж төслөө эхлүүллээ. Төсөл 2025-аас 2026 оны хугацаанд хэрэгжих бөгөөд эхний хүүхд хаалгаанд амжилттай орж эмчилгээг эхлүүллээ.